Шинэ оны анхны аймгийн засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр 15 цагт аймгийн засаг даргын тамгын газрын хурлын зааланд эхлэж 19 цагт дуслаа. Хурлын эхэнд дархан суманд үйл ажиллагаа явуулж буй авто засварын газруудад хийсэн шалгалтын дүнг стандарт хэмжил зүйн хилцээний дарга алтан цэцэг танилцууллаа. Дархан суманд нийтдээ 17 аж ахуйн нэгж байгууллагад 66 эргэн ажлагчдын гадаад ажилчтай 2 авто засварын газар байдаг ажээ. Шалгалтын дүнгээр авто засварын газруудад дараах нийтлэг зөрчлүүд илэрсэн байна. Засварын газрууд бүхий байгууллагуудаар ангиллаа тогтоолгоогүй, галын аюулгүй байдлыг хангаж галын анхан шатны багаж хэрэгслээр дутмаг, техникийн аюулгүй ажиллагаа, ариун цэвэр, эрүүл ахуйн хөдөлмөр хамгааллын заавар журам мөрддөггүй, ажлын дистараллыг тогтоосон технологийн картгүй, өөрчлөлөгчдөд төлбөр тооцооны баримт өгдөггүй, татвар төлөлт бүртгэл хийлгээгүй, засвар оруулж буй тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөлт хангалтгүй, ашигласан тос маслыг хаана яаж хайдаг нь тодорхой бус зэрэг нийтлэг зөрчлүүд илэрсэн юм а. Харин томоохон авто засварын газрууд тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан, ажлын байрны ариун цэвэр, эрүүл ахуй, тоосжилт, дуу чимээ хэвийн хэмжээнд агааржуулалт хийгдсэн, хөдөлгүүрийн ажилсан хийг зайлуулах систем суйрлуулсан, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журмыг мөрдөж, зааварчилгааг тогтмол өгдөг, аюулгүй байдлыг хангаж камер суйрлуулсан, харуул хамгаалалтаа зэрэг сайн талууд байсан юм а. Харин цаашид эдгээр байгууллагуудад ямар арга хэмжээ авах талаар цаашд болоод ирэхээр ямар ч үсэн авто үйлчлэгээний байгууллагуудыг нэгдсэн зохион байгуулалтанд оруулаад түүнийг Монгол улсад мөрдөж байгаа хууль эрх зүйн бодлого зохицуултаар нь хангаж ажиллах юм шаардлага та болсон байна гэсэн дүгнэлт хийлээ. За мөн авто засварын байгууллагуудад авто үйлчлэгээний байгууллагууд ангилал тогтоох журмын хэрэгжүүлэлтийг хангуулах, за энэ ангиллыг тогтоолгож энэ гэрчлэгийг нь олгох, за мөн хугацаанд дууссан байгаа ангиллын сунгаж өгөх ийм шаардлага байна гэж үзэж байна. За мөн энэ ажлагчдыг засварын газар ажиллаж байгаа ажлагчдыг мэрэгшүүлэх тал дээр мэрэгжлийн сургалтанд хамруулах шаардлагатай байна. За мэрэгжлийн дээшлүүлэх ийм арга хэмжээ авахгүй бол ихэнх нь ер нь мэрэгжлгүй улсууд бас их байдаг юм байна. Бас гадаад эзэттэй бас байгууллагууд дээр бол ерөнхийдөө Монгол улсад ажиллах, амьдрах тэр хугацаанд сунгагдаад явж байгаа болохоос биш яг тийм авто засвараар мэрэгсэн гэсэн тийм үнэмлэх бичиг баримт бол бас байдгүй юм байна. Бидний тэр Вьетнам засварын гэсэн газруудад бол тийм юм бол бас байсангүй. За мөн байгаль орчинд нөлөөлөх тэр сөрөг нөлөөллийг багасгах тал дээр нэлээд арга хэмжээ авах шаардлагатай юм байна гэж үзлээ. Энэ авто засварын газрууд маань хог хаягдлаа яаж зайлуулдгийг, энэ автомашины хөдөлгүүрийн болон энэ тоснууд солиод тэр сольсон хуучин тосоо хаана хайдаг нь тодорхойгүй, тэр байгаль орчинд сөргөөр нөлөөлөх юм болзол байдал бол үүсэх юм байдал бас харагдаж байна. За мөн галын аюулгүй байдлыг хангуулах тал дээрээс бас нэлээд арга хэмжээ авах шаардлагатай юм байна. Галын багаж хэрэгслээр хангах шаардлагатай байна. Галын аюулгүй байдлын сурталчилгаа тэнд бас хийгдэх шаардлагатай байна. Тэгээд ер нь галын аюулын талын тэр ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт нэлээд ер нь газрууд дээр байсангүй. Байгаа нь бас цэвэр байгаа хугацаанд дууссан юм зөрчлүүд ажиглагдлаа. Монгол Улсын засгийн газрын 2007 оны 264-р тогтоолоор нэг цонхны үйлчлэгээ байгуулах дунд хугацааны хөтөлбөр батлагдсан. Үүний дагуу Дархуулан аймагт 2009 онд Швейцарын хөгжлийн агентлагийн нэг цонхны үйлчлэгээ доктортой амжиргаа 2 төслийн болон орон нутгийн төсвийн санхүүжилтээр нийтдээ 83.4 сая төгрөгөөр хөрөнгө оруулалтаар нэг цонхны үйлчлэгийг байгуулсан. Монгол Улсын засгийн газрын 2016 оны 141-р тогтоолын дагуу нэг цонхны үйлчилгээг төрийн үйлчилгээний нэгдсэн төв болгон өөрчилж төрийн болон хувийн хөвшлийн 7 байгууллагын нийтдээ 17 ажилтан албан хаагч ажиллаж байгаа ажээ. 2009-оос 2015 онд 8 байгууллагын 136 нэр төрлийн үйлчилгээг давхарсан тоогоор нийтдээ 565,475 иргэнд 2016 онд 7 байгууллагын 86 төрлийн үйлчилгээг давхарсан тоогоор 121,592 иргэнд үзүүлсэн байна. Энэхүү үйлчилгээний нэгдсэн төвд дараах асуудлууд тулгамдсан хэвээр байна. Төрийн үйлчлэгээний нэгдсэн төвийн үйл ажиллагааг хэвэн явуулахад хэд хэдэн асуудал тулгамдсан хэвээр байгаа бөгөөд эхний ээлжид иргэд болон албан хаагчдын аюулгүй байдлыг хангах үүднээс хяналтын камерыг ажилуулах, ая тухтай орчин нөхцөлд бүрдүүлэх үүднээс хаалганы хэсэгт халуун агааржуулалт хийх зэрэг асуудлуудыг ахуй хүрээнд шийдвэрлэхээр боллоо. Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдол шийдвэрлэлтийн мэдээний талаар
Гуул аймгийн нутгийн захиргааны байгууллага албан тушаалтанд 2016 оны жилийн эцсийн байдлаар 49157 өргөдөл гомдлыг хүлээн авсан байна. Үүнээс шийдвэрлэж хариу өгсөн 48761 буюу 396 өргөдлийг одоогийн байдлаар шийдвэрлэгдээгүй тоо мэдээтэй байна. За аймгийн хэмжээнд бол нийт өргөдөл гомдлын мэдээний зохилж байгаа агуулгын үед зохилж байгаа өргөдлүүд нь гэвэл тухайн байгууллагын төрөлцийн үйлчлэгэнд хамрагдахыг хүссэн өргөдөл 30%-ийг эзэлж байна. Нийгмийн халамжийн үйлчлэгэнд хамрагдахыг хүссэн өргөдөл 17%-ийг, иргэний бүртгэлийн үйлчлэгэнд хамрагдахыг хүссэн өргөдөл 6%, газар хүссэн өргөдөл 5%-ийг, мөн ажилгүй бага иргэдээс ажил хүссэн өргөдөл бол 6%-ийг эзэлж байна. За эдгээр өргөдлүүд бол аймгийн хэмжээнд онцлог гэхээр өргөдлүүд байгаа. Дархуул аймгийн хэмжээнд 2016 оны мал тооллогын дүнгээр 323,680 толгой мал тоологдсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 35,317 толгой малаар буюу 12.2%-аар өсжээ. Нийт тоологдсон малын 319.4 мянган толгой буюу 98.7%-ийг амны мал эзлэж байна. Улсын хэмжээгээр 61,542 мянган толгой мал тоологдсноос 0.5%-ийг Дархуул аймаг эзлэж байна. Мал хашаа удгийн тооллого явж дуслаа. 16 оны 12 сарын 7-ноос 17 оны хооронд явж дуслаа. Тэгээ нийт бол Дархуул аймагт өмнөх оныхоо бол өссөн дүнтэй 5 төрөлд өссөн дүнтэй гарлаа. 323,680 толгой мал тоологдоод одоо ажил маань дууссан байна. Тэгээд хэдий одоо гэдэг чинь одоо амны билгээр мал тоолго нь өссөн ч гэсэн одоо бэлчээрийн даацс нь ихтэрж байгаатай бас нэг тал асуудал бас байгаад байгаа. Аймгийн Адисад даргын зөвлөлийн хурал үндсэн 6 асуудал хэлэлцэн холбогдох мэдээллийн өгсөний дагуу үүрэг даалгаврыг аймгийн Адисад дарга нийт удирдлагуудад өгснөөр энэ өдрийн зөвлөгөөн өндөрлөлөө.